олон өвчнийг эмчлэх гарц байна гэж судлаад байна. Одоо маш урдаа нөгөө 120-оос 140 наслах болвол бүр Одоо тэр мастер төвчний ямиг зүгээр нэг тосон дотор хийчихээр бидний хөгшрөлтийн процесс буюу бодис солилцооны удаашрал. За тэгээ харамсалтай нь хүн төрөлхтөн өөрсдөө аливаа юмдаа их буруу ханддгийн харгаагаар Гоо сайхан маягийн газруудад бол үүдэлс эмчилгээг харуулсан юм л. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Захимч подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр үүдэлсийн эмчилгээ сэдвээр ярилцахаар бриллиант эмнэлгийн урлаг андарлогийн эмч, очроо нэмлэгийн зөвлөх эмч, анагаахны магистр Ням Сэлэнг эмчийг зочноор урьсан байгаа. За таны өнөөдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдрийн та бүхэн ярилцах сэдв бол их сонирхолтой. За энэ 21-р зууны анагаахын шинжилгээ ухааны одоо хамгийн том нээлтүүдийн нэг дэлхийн нийтэд одоо тренд болж байгаа сэдв үүдэлсийн эмчилгээ гэдэг сэдвээр ярилцсанаа гэж одоо таныг зочноор орлоо. Тэгээд За урьсанд баярлалаа. тэгэхээр хоёулаа мэдээж яриагаа бол мэдээж үүдэлс гэж юу вэ гэдгийг таны мэдхүйн талаас нь эхлээд ярилцаад юм тийм ээ. За үүдэлс маань бол маш товчхондоо болвол үр хөврөлийн эсийн гаралтай буюу дотор нь дархлааны ус агуулгадж байгаа. Дөнгөж төрсөн хүүхдийн одоо хүүн цусны ихсийн хүүн цуснаас одоо ялгаж авсан эцэг эсүүдийг гэж хэлж болно. Эрүүл хүүхдийн эрүүл залуу эсүүд эсийн одоо хамгийн үндсэн нэгж нь. Энэ үүдэлсээс цаашаага бидний бие махбодын маань бүх эд эсүүд ялгаран хөгждөг онцлогтой байна. Тэгэхээр яг нөгөө Товчхон. гол зангилаан дээр байгаа хэсгээд ойлгосч болох байх. Тийм одоо бид нар чинь хүн чинь би бас ингээд юу хүний бие махбод чинь 200 гаруй төрлийн эсээс тогтож байна гэдэг байгаа шүү дээ. Тэгээд одоо та бид хоёрыг ингээд үүсгэж байгаа хүний бодгоолыг үүсгэж байгаа нийтдээ 37 тэрлион эс байна гэдэг байгаа тийм ээ. Түрүүний ингээд 200 гаруй нэр төрлөөч. Тэнгүүд хамгийн сонирхолтой энэ хүн хэмэх бодгоол үүсэхдээ энэ 200 гаруй төрлийн эсийн хамгийн том нь нөгөө өндгийн эс хэмжээний хувьд хамгийн жижиг нь эрвэлгийн эс. Энэ хоёр маань нийлээд нэгдээд хуваагдаад эхлэхээр үр тогтолт явагдав. Тэгэхээр их сонирхолтой санагдсан гэж нэрлэдэг. хамгийн том эс хамгийн жижиг хоёр эс нийлэнгүүтээ одоо хүнийг үүсгэх эс хуваагдаж байгаа. Тэгээ яг энэ хуваагдаж байгаа үед л одоо нөгөө 200 гаруй нэр төрлийн эс рүү чинь хуваагдах гол зангилааны эсийн л одоо үүдэлс гэж Үүдэлс буюу stem cell stem cell гэдэг эцэг их эс гэсэн утгатай юм байна шүү. Эцэгч биш тийм ээ, их эс гэдэг байдлаар. Анагаахын бол одоо яг энэ үүдэлсийн судалгаа гэх юм уу одоо яг энэ чинь хамгийн чухал эс байна гэдгийг ер нь хэдэн онд нээж илрүүлж одоо нээлт болгож гаргаж байна. Энэ талаар та Энийг судалж байна. би бүр сонирхоод судалж үзлээ. 1961 онд Америкийн нэгдсэн улсын Онтариогийн хавдрын институт дээр Джеймс Тил гэдэг эрдэмтэн найзынхаа хамт бүр нээлт хийж илрүүлж исэн байна дэлхийд анх удаа. За үүнээс улбалаад одоо энэ Джеймс Тил буюу түүний найзыг бол одоо үүдэлсийн эцэг гэж бүр нэр томьёо байдаг. Тэрийг бас их сурвалжаасан сонирхож уншиж үзлээ. 1961 онд анх одоо анагаахынд нээлт болж гарч ирсэн зүйл маань өнөөдөр 2025 онд аль хэдийн эмчилгээ практик бас тодорхой хэмжээний нэг одоо нэвтрээд тийм ээ. За зарим нэг зүйлээрээ энэ олон нийтийн дунд бүр ингээд одоо тренд болж байгаа асуудал болчлаа шүү дээ. Тэглээ тийм ээ. Яагаад бас би ингээ хандаачих нь яагаад тренд болоод байна гэхээр мэдээж за нэгт бол олон өвчнийг эмчлэх гарц байна гэж судлаад байна. Нөгөөтэйгөр хүн төрлөختний эртнээсээ л хайж хүсэж мөрөөдөж ирсэн нөгөө хөгшрөлтийг одоо удаашруулах юм уу амьдралын чанарыг уртасгах энэ зүйл залуужуулах залуужуулах энд байна гэдгийг олж харцаа тэр нь илүү бус тренд болоод байна гэж хараад тэгж юм те. Тэр талаас нь бас гоё мэдээлэл өгч. Тэр талаасаа бол 1961 оноос хойш ингээл янз бүрийн одоо туршилт судалгаа шинжилгээнүүд хийгдээд яваад байсан. Одоо 1994 онд Америкийн нэгдсэн улсад анх удаа энэ хүн цусны банк одоо энэ үүдэлсийн маань гол түүхий эд маань тэр эрүүл хүүхдийн хүн цус болчиход байна шүү дээ тийм ээ. 94 онд
одоо Америкийн нэгдсэн улсад байгуулагдаж исэн бол 2001 онд бүгд найрамдахтад ард улс уу манай урд хуршид байгуулагдаж исэн байна. 2001 онд. Гол зорилго нь бол ерөөсөө л цусны хавдрыг эмчлэх зорилгоор одоо үүдлэсийг яаж одоо ашиглаж одоо эрүүлжүүлэх, үрүүлслийн процессыг устгах, хавдрын эсрэг нөлөөг нь ашиглаад дээрэс нь энэ үүдлэсээс маань эрүүл эсүүд ялгаран хөгжиж байгаа тэр процессыг л ашиглахын тулд хүний бие рүү гаднаас оруулчихж байгаа. Тийм ээ, яг үүн дээр бол хоёр том ангаах ухааны ойлголт байдаг тийм ээ. Энгийнээр хэлэх юм бол одоо өөр хүүхдээс аваад жишээ нь одоо миний бие рүү хийж явах юм бол энэ аллогеник буюу харь биеийг хийж ийн гэсэн одоо утга агуулж байгаа тий ангаахын нэр томьёо. Өөрийнхөө маань буюу жишээ нь миний одоо үүдлэсийг жишээ нь энэ хүүсний одоо өөхнөөс ялгаж аваад миний надад өөрт эргээд ашиглах юм бол автогеник буюу автологус гэж яриад байдаг тийм ээ. Үүн дээр бол эрүүл залуу тэр яг эс маань өөрөө судлагдсан, батлагдсан их сурвалж дээр бол аллогеник эсүүд маань хамгийн одоо мастер класс буюу топ зэрэглэлийн маш өндөр үр дүнтэй гэдэг нь бол эмчилгээний одоо судалгаануудаар бүр 2023 онд одоо Америкийн National Cancer Institute дээр пейпер буюу эмчилгээний үр дүнгууд хэвлэгдээд нийтлэгдсэн. Тийм сонирхолтой. За тэгэхээр одоо хүний одоо үүдлэс хэмэх энэ одоо эс маань үр хөврөлийн явцад хамгийн анх үүсдэг юм байна гэж ойлголоо. Тэгээд одоо биднэрт одоо өсөж хөгжих үедэд байсаар ингээ яваад ийн гэж би ойлгоод байна. Тэгэхээр одоо 40 настай миний хувьд үүдлэс надад ер нь байх боломжтой юу? Байлгүй яах вэ? Энэ мэдээж хизэнээс одоо хамгийн дээд түвшиндээ өрөөд ер нь хизэнээс үүдлэс нь одоо буурч эхэлдэг гэсэн ийм зүйлүүд байдаг юм л. За энэ яг л одоо олон одоо нөгөө судалгаа шинжилгээний үр дүнгуудыг харж хахад зарим дээр бол маргаантай 1 2 3 5 жилээр маргаантай зүйлүүд харагддаг юм байлээ. Гэхдээ яг таны хэлж байгаатай санал нэг одоо 40 орчим наснаас эхлээл бидний хөгшрөлтийн процесс буюу бодис солилцооны удаашрал давамгалж байгаа. Манай хэллэгээр бол одоо бидний уролог, андрологийн салбарт бол эр бэлгийн давар буюу одоо хамгийн том төлөөлөгч маань тестостерон тий цуснд 35 орчим нас бол бүр пик буюу оргил үе гэж үздэг шүү дээ тийм ээ. За энэ үеэс болвол жилд 1-2 орчим хувиар буурдаг буюу хөгжрөлтийн процесс болчиход байгаа байхгүй. Одоо яг би өөрийнхөө шууд нөгөө мэддэг салбараараа жишээд ярихад бол тэгтээ жилд заавал 2 хувиар юм уу 1 хувиар буулгахгүй байхын тулд би одоо архаг хууч өвчнгүй байх. Биеийн тамираар хичээлдэг те тасгал сургуул хийдэг. Тэрийг аль болох багаар унгахыг зорих хэрэгтэй. Яг үүнтэй адилхан таны түрүүний хэлдэг бол. Тэгэхээр биений одоо яг та бүхэн ярианаас ойлгож байгаагаар бол ер нь хүний ингээд нөгөө бодис солилцоо унаад ирэх үед аль хэдийн бас нөгөө хүний өөрт нь байгаа одоо насан турш хүний өөрт нь байгаа үүдлэс хэмээх дахин хуваагдаа дахин ялгаран хөгжөөд байгаа тэр үүдлэс маань тоон багасаад буураад ирж байгаа нэг юм үе байна. Тийм үү? Үүдлэсийн маань дараагийн нөгөө ялгаран хөгжсөн бүтээгдэхүүнүүдтэй хараад явж байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг энэ үеүүдэд илүү өвдөхөөс өмнө. За би бол одоо ингээд саяхан урд очлоо л да. Ингээд шинжилгээнүүд яасан чи эрүүл байна гэд гарч ирээд байгаа. Ямар нэг өвчин сайхан байхгүй тийм ээ. Тийм, эрүүл байна гэд. Тэнгүүд би бол за өвдсөний дараах мэдээж эмчилгээний явах нэг өөр. Өвдөхөөс өмнө одоо өөрийнхөө залуу одоо тэр эрч хүч, бодисын солилцоо энэ бүх зүйлээ хадгалахын тухайтад одоо энэ үүдлэсийн эмчилгээг хэрэглэх тийм одоо хандлагууд ер нь хэр байна. Энэ одоо маш хүчтэй гарч ирж байгаа эмчилгээний нэг хэлбэр тренд болчиход байна л да. Одоо үүдлэс дээр жишээ татаад хэлэх юм бол үндсэн 6 чиглэл дээр их түлхүү яваад байна. За нэгдүгüүрт нь одоо мэдрэлийн шалтгаан нөгөө архаг хууч өвчин төрөлхийн юмнууд байдаг тийм ээ. Энэ аутизм их тод яваад байдаг. За хоёрдугаар хэлбэр нь бол бодисын солилцооны эмгэг буюу одоо үүн дээр сахарын өвчин их тод орж ирлээ. Сая бүр 25 онд та нөгөө стат юу н
тэр нээлт болсон юуг сонирхож үзсэн нь 25 онд бүр бүгд найрамд манай урд хөршөд сахарын 1-р хэлбэрийн одоо чихрийн шийжинг бүрэн имчилсэн гэсэн бүр харин тийм мэдээ гарч тийм ээ. Тийм энэ айгүй бүр бүүн болж орж ирж байгаа. За 3 дугаарт болохоор үүн дээр бүх төрлийн хавдрын өвчтөй хүмүүс дээр ороод ирж байна. За би өөрөө бөөр шийсний замын эмслэмч учраас үүнийг бол бүр 2019 оноос хойш нэлээд эрчимтэй судаллаа. Гэхдээ би одоо яг дархлааны шинжлэх ухаан үүдлээс энэ талын одоо нарийн мэрэгжлийн хүмүүсийн хажууд мэдээж тэдэрт арай хүрэхгүй ч гэсэн бас өөрийнхөө хэмжээнд нэлээд сайн судлаад үзэхэд бол одоо бөөр шийсний замын хавдар дээр метастаз өгсөн хүмүүстээр эмчилгээн дээр одоо жишээ нь natural killer буюу одоо байгалийн алуурчин гэдэг одоо үүдлисийг 5 тэрбум месийг 150 мл одоо плазм буюу suspension-аар ингээд туслаар тарьдаг одоо амьд үүдлис гэсэн үг тийм ээ. Аллогеник ийм эмчилгээний үр дүнгууд дээр ингээд бүр хэвлэгдээд батлагдсан их сурвалж буюу 2023 оны Америкийн одоо хавдрын институтийн тэр ZIGCO гэдэг би нэвтрүүлгийн дараа энийг нөгөө их сурвалжаа их гоё тод тавьж өгье гэсэн бодолтой байна. Хин ч ороо чөлөөтэй үзчихдэг те. Одоо англи хэл бол бидний хувьд чаддаг зүйл маань болсон шүү дээ. Тийм. Монголчуудын хувьд бид нэр чинь хэл ус сайтай болсон. За 4-р хэлбэр нөгөө эмчилгээний одоо туршлага практик нь бол архуу гооч өвчүүд дээр энэ үүдлисийн эмчилгээ маань ер нь уушгнаасаа эхэлж нөгөө эрүүлж цэвэрждэг гэж үздэг учраас энэ астм уушгины архаг бөглөрөлтөд өвчнүүд дээр маш их хэрэглэгддэг юм байна. За одоо ингээд 5 дахь хэлбэр. За 6 дахь одоо гол одоо бид хоёрын яриад байгаа зүйл бол энэ одоо ялангуяа 45 50 55-аас дээш насныхан маань хөгшрөлтийн эсрэг залуужуулах эрүүл сарвал байгаа дээрээ амьдралынхаа чанарыг сайжруулах өвчин мэгээс хол байх зорилгоор одоо нэг өсөндөө анти эйжинг регенерацийг одоо дэмждэг энийг бүр одоо судалгаагаар батлагчаад байна шүү дээ. Энд чинь бүр лабораторийн шинжилгээгээр баталдаг болсон байна. Үүдлис маань хэдий маш өндөр технологи боловч эмчилгээний үр дүнг 20-30 мянган төгрөгийн шинжилгээгээр шууд хянж олдог. Тийм давуу талтай болсон байна. Тэгээ би энийг яагаад асуугаад сонирхсан бэ гэхээр одоогоос нэг 4-5 жилийн өмнө шиг санагдаж байна. Миний нэг таньдаг залуу битээр уулзлаа. Одоо баяраа би Солонгост байж байгаад ирлээ. Солонгост ийм эмчилгээ гарчиж тэр эмчилгээний одоо миний таньдаг хүний бас одоо багш нь ажилтдаг юм байна. Тэгээд намайг бас нэлээд бас хөнгөлөлттэй үнээр эмчилгээнд орууллаа. Тэгээд энэ залуужуулдаг юм байна. Залууг одоо ингээ хадгалдаг юм байна. Үүдлисийн эмчилгээгээд би тухайн үед бүр нарийн юмнууд нь лавлж байгаагүй. Одоо ингээ эргээ бодоход Солонгост очиж одоо та бүхэн саяны яриад байгаа аллогеник буюу үүдлисийг залуу хүн байгаад залуу байхдаа ч гэсэн тэр эмчилгээг хийлгэснээрээ одоо өөрийнхөө залуу байхыг болов уртсгах одоо эмчилгээг хийлэгжтэй гэж би бодсон байсан. Тэгээд алхам хийсэн байна тийм ээ. Эмчилгээний хэрэглээ эмчилгээний тохиолдлуудыг харахаар ерөнхийдөө одоо жишээ нь хятад улсын одоо манай профессор бол 40-оос дээш насан дээр бол зөвлөж байгаа ч гэсэн тоо үүдлисийн маань хийх давтамж нь бол хамаагүй бага байд юм байна. 50, 55, 60-аас дээш насан дээр энэ бол бүр яг хими эмчилгээ шиг эмчилгээний протокол гардаг, сеансаар явдаг. Жишээ нь одоо 3 үүдлисийн тун ороход 1 курс эмчилгээ буюу 3 сеанс нь 1 курс болж явдаг. Ингээ бүр одоо ингээд нөгөө нотлогдсон эмчилгээнийхээ протоколоор явдаг. Онцлогтой юм бэл. За тэгэхээр би одоо яг үзэгчтэй дараагийн хэсгүүдэд илүү нарийн одоо нүүдлисийн эмчилгээгээ битээр ярилцъя гэж бодоод. Гэхдээ тэрнээс өмнө нийгэмд нэг ийм одоо нийтлэг ойлголт байна. Тэрийг хоёул эхлээд ялгааг нь гаргаж чагаад яг үндсэн эмчилгээ, үүдлисийн эмчилгээ гэж юу вэ гэдэг рүүгээ орё гэж бодоод. Нөгөө бидний амьд ч нэг алим ингээд шинэ орж ирэхдээ шууд тэр нэр тэмээгээр ерөнхийдөө ойлгочтой. Та анзаарах юм бол бид нэр SUV английн машиныг шууд Jeep гэд нэрлэсэн тийм. Одоо ч гэсэн нийтийн дунд Jeep машин гэж яриад байгаа шүү дээ. Jeep гэдэг чинь зүгээр нэг одоо брэнд одоо машин Jeep гэж ярих хэрэгтэй шүү дээ. Уг нь бол
бидний хэлээд байгаа Jeep машин бол SUV гэдэг англи. Тийм үү? Яг тэрнтэй адилхан одоо бид нэр одоо хувилах үйлчлэгийг Canon-х гэдэг. Canon гэдэг брендийн юмыг Canon-х гэдэг. Ингээд эхнээсээ бид нар аль бимиг буруу гарах юм уу ерөнхийдөө ингээ ойлгочихоор одоо их хэцүү ойлголт төрчдөг. Тийм болохоор энэ тэр зам ангаах ухааны нарийн одоо энэ зүйлийг хоёлоо бас нийгэмд бас нэг талаас ялган салах юм өгөх хэрэгтэй гэж бодод. За энэ юун дээр би анзаарагдаад байна гэхээр гоо сайхны зүйлүүд төр сүүлийн хэдэн жилүүд үүдлэс хэмжлэгээ, үүдлэс энэ тос мос гэл ингээ зөндөө ярих болсон. Тэгэхээр та битүүрийн яриад байгаа тэр нөгөө амьд ис гэж яриад нь штэ. Тэр бүр одоо няран хүн туснаас одоо ялгаж авч байгаа тэр маш нарийн эмзэг одоо тэр мастер төвшний юмыг зүгээр нэг тосон дотор хийчихээр тэр ис амьд байх уу нэгт. Тийм боломжтой ойлголоо би. Эсвэл бол тэнд үүдл исээс хуваагдлын дунд нь ялгараад байгаа нэг биологийн идэвхт одоо дайвар гэх юм уу одоо биологийн идэвхт завсрын бүтээгдэхүүнүүд нь ялгаж аваад тэр тоос янз янзын юмд хийж ясныгаа үүдл ис гэж одоо тайлбарлаж гэх юм уу нөгөө маркетинг хийж одоо нийтэд ойлгуулад энэ хоёрыг хэлээд хоёлаа ялгаж салгацсан дээр байх гэж бодод. Ойлголоо. Баярын амжтай хандж хэлэхэд яг зөв сэдв хөндлөө. Та одоо энэ эксосом гэж их ярьдаг одоо гоо сайхны эмлүүд энэ бол үүдл исийн нэг бүтээгдэхүүн тийм ээ хэлбэр нь мөн. Гэхдээ миний ярьж байгаа бүтээгдэхүүн одоо үүдл ис маань бол жишээ нь үйлдвэрлэгдээд жишээ нь лаборатори эмнэлэгтээ үйлдвэрлэгдээд гараад ирлээ гэхэд 24 цагийн хугацаатай. Тэгээд туслаар тарих хэлбэрээр буюу suspension. Дээрээс нь тэнд нь одоо хідэн ширхэг жишээ нь одоо яг хуу NK-гээ би түрүү natural killer is маань 5 тэрбум 150 мл тэр одоо suspense дотор маань өөрөө 24 цагийн хугацаа. Манай одоо хийлгэж үзсэн хүмүүс ингээ одоо зөндөө шүү дээ. Би тэр чинь гадагшаа дотгошоо их явж байна. Бүр халуунаар нь бүлээнээр нь хийлгсэн гэж нэрсээр сонсогдчихсэн бүр яг үнэн. Дээрээс нь энэ бүтээгдэхүүн маань одоо амьд ис маань агуулж байгаа учраас 1 цаг, 2 цаг, 3 цаг боллоо гэхэд одоо 98% буюу түүнээс илүү амьд исүүд агуулж исэн одоо үүдл исийн маань энэ одоо уусмал маань бүр амьд исийнхаа тоог одоо 96%, 95% гээд цаг явах тусам буурж идэг. Дээрээс нь эрентгэн туянаас хол байлга битгий өртүүл ягаад гэвэл энэ амьд үүдлээс агуулж байгаа гэд бүр анхааруулах бичгтэй байж идэг. Тийм бүтээгдэхүүнүүд байна л да. Тэгэхээр бол бид нэг газрын тоснос бид шатхуун гаргаж аваад байна. Тэ? Тэрнээсээ хажууд нь газрын тос ч маш олон дайвар бүтээгдэхүүн гаргадаг шүү дээ. Яг тэрэн шиг энэ үүдлэс, энэ том нээлт, үүдлэсийн энэ том хуваагдал, энэ том зүйлүүдийн хажуугаар мэдээж биологи идэвхт бүтээгдэхүүнүүдийг ялгаж аваад тэр нь мэдээж бас гоо сайханд үр дүнтэй ийм зүйл байна. Тэнүүрний одоо арчилгаа зориулсан тийм ээ. Гэхдээ яг тэр бол нөгөө амьд ис биш шүү гэдгийг л бас ойлгох. Тийм яг харахгүй л тийм байгаад байгаа. Тийм манайхаа өөртөө одоо нэлээд сайн харьцуулаад ойлголттой болцсон байгаа гэж ойлгож байгаа. За тэгэхээр одоо битүүри яг яриад байгаа энэ сэдв болвол за яг үүдлээсээс одоо ялгарч яадаг тэр эксосом одоо биологи идэвхт нэгдлүүд нь бол биш. Яг тэр нөгөө хүн цуснаас ялгаж авсан аллогеник амьд үүдлэс тийм ээ имчилгээ гэдэг талаас нь ярьж байгаа шүү. Одоо мастер классын яриад шүү дээ тийм ээ. Хамгийн топ зэрэглэлийн одоо үүдлэсийг. Тэгээ би тантай бас одоохондоо бол манай Монголд энэ имчилгээ маань нэвтрэг байгаа учраас одоо жишээ нь би бол одоо Бүгд найрамдах хятад ард улсынхаа одоо урд төршийн Бээжин хотод одоо GMP стандарт лаборатори эмнэлгийн одоо эмч албан ёсны эмч төлөөлөгч болсон. Тэгээ ийм сайхан нэвтрүүлэгт орж байгаадаа бол баяртай байна. Би бас тантай ярилцах гээд явж судалгаанууд харлаа л да. Тэгсэн чинь яг энэ үүдлэсийн эмчилгээ судалгаа хөгжүүлэлтээр дэлхийд топ 3 улс байна. Америк байна. Одоо манай урд төрш хятад ард бүгд ард улс байна. Япон улс 3 бол яг судалгаа хөгжүүлэлтээр топ 3-т нь орж явдаг юм байна. За би Америкийн юмнуудын яг судалгааны юмнуудыг харсан. Яг практик юмнуудыг сайн мэдэхгүй. За Японы талын юмнуудыг бол хүмүүсээс бол мэдсээр сонсч ийсэн. Тэр нь юу гэж сонсож ийсэн бэхээр яг нуулгүй хэлэхэд за нэлээд одоо бизнестэй амжилттай яваа. Эсвэл бол одоо ер нь яг өөрийнхөө эрүүл мэнд чухал шүү. Би энэ эрч хүчтэй байж ирээдүйд их олон юмыг амжуулах ёстой шүү гэдэг тийм зоригтой явж байгаа хүмүүс бол
нуулгүйхэд Япон руу их очиж бас хийлгэжсэн одоо амт амтс ярианууд би зөндөө сонсч тэрийг бас би их сонсч байсан. Халуунаар нь хийлгэсэн гэдэргээр яг энэ Японд хийлгэсэн нэг хоёр хүнээс би яг ингэ сонсч байсан байхгүй. Тэгэхээр би танаас юуг асуух гээд нэхэрэ бүгд найрамдах хятад ард улсад энэ одоо эмчилгээний төвшин аль төвшөндөө байна. Та бас тодорхой хэмжээний энэ одоо байгууллагын төлөөлөгчөөр бас ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр бүгд найрамдах хятад ард улс яг энэ судалгаа хөгжүүлэлт тэ дээрээс нь одоо яг энэ клиникийн эмчилгээ энэ зүйлүүд ер нь аль төвшөнд төрчих вэ? За энэ дээр би өөрөө сургалтанд суугаад сая урлагийнхаа олон улсын одоо нөгөө Солонгост Корейд конференцд орохдоо бас үүдлээсийнхээ өргөн сургалтанд суугаад авсан. Ингээ яг нөгөө сонирхлынхаа дагуу өөрийнхөө ажил мэргэжилтэйгээ холбоод за ингээ өөрийнхөө хагалгаа хийсэн хүмүүс дээрээ хэрэглүүл 19 оноос хойш энэ чинь нэлээд бас бис нэг гайгүй адванс төвшөнд хүрсэн гэж өөрийгөө ойлгоод байгаа шүү дээ бас. Бяцхан өөрөөрөө өнгөрчхөд за 2011 онд бол бүгд нэр одоо хятад улсад бол цусны хавдар дээр энэ үүдлэсийн эмчилгээг одоо жишээ нь 2001 онд яг хүүхдийн цусны хавдар дээр хийх зорилгоор л анхны нөгөө хүүн цусныхаа хадгалалтын банкыг байгуулж ирсэн баг. Одоо улсынхаа мэдэлд. Дээрээс нь одоо Япон, Солонгос гэдэг одоо хоёр өндөр хөгжилтэй технологийн гайхамшигыг үзүүлж байгаа орн бол хятад улсаас энэ түүхий дээрээ хамаарл өхий байгаад байна гэд маш их мэдээллүүд явдаг. Энэ хүүн цусынхаа одоо бүтээгдэхүүн хүүн цусаа хятадаас авдаг. Жишээ нь одоо яа гэсэн үг вэ? За хятадд одоо хүүхдийн хүүн цуснаас нь одоо үүлсүүд нь ялгаж аваад тэнд одоо ингээд одоо үүлсийн банк үүсгэж гэнэ байна. Тий. Тэр банкээс нь түүхий болгож Япончууд бас хятадаас авдаг. Хятадаас одоо арай жоохон бага зардалтай, арай жоохон хямдхан байдаг бол одоо яг л тийм байгаад байна л да. Тэгээ нөгөө энэ чинь ажиллах хүчний бас зардлын юм байгаад байна шүү дээ. Хятад улсад энэ түүхий хүн ам ихийнхаа давуу талыг маш сайн ашиглаж байна. Дээрээс нь сая одоо бид 9 сард тэр нөгөө манай алдарт хоёр Путин, Ши Жинпин хоёр нөгөө мөнх амьдралын талаар ярьсан. Энэ бол яг үүдлэсийн яриа болсон гэд бүр сурвалжлага гарцсан байсан шүү. За ямар сонирхолтой. Тэн дээр юу яригдсан бэ? Тэн дээр нөгөө трансплантац буюу одоо эд эрхтэн шилжүүлэн суулгах одоо талын юм яригдаад дээрээс нь үүдлэсийн эмчилгээ яригдсан. Байгаад байгаа. Одоо ер нь хүн боломжтой өөрөө өсөх юм бол хуримтлалтай хүмүүс мөнх амьдрахаар одоо маш урдаа нөгөө 120-оос 140 наслах бол бүр энэ бүхэнд ингээ яг хүн болгоны боломжит төвшин болчиход байна л да. Хэрвээ одоо би танаас асууж за шинжлэх ухаан ингээд нэлээ хөгжчлөө. Дэлхийн улс орнууд энэ дээр бас их ач холбогдол тавьж одоо том хөгжүүлэлт явж чинь практик нэвтэрч чинь. За би одоо ингээд 40 наснаас би одоо юу гэмтэй хоримтлалтай. Тэгээд би одоо ирээдүйд химиг хийж бүтээмээр байна. Тэгсэн мөртлөө чанартай урт наслах хэрэгтэй байна. Тэхийн тулд одооноос ингээд би өвдөөгч гэсэн урдсан сэргийлэх гэх юм уу те үүдлээсийн яваад 40 нас, 50 нас, 60 нас, магадгүй 70 нас хүртлээр хийлгээд явхад өвдөхгүй тэгсэн мөртлөө залуу хүнийх шиг тийм ирчээрээ хүчтэй. Яг тийм боломж бидэнд нэгдэд нэг гэж ойлгох. Яг үнэ. Энэ бол хүн болгонд нээлттэй болчлаа тийм ээ. Одоо жишээ нь илгэний вирустэй гэдэг юм уу бөөрийн архаг өрөвсөлттэй хүн байлаа гэхэд үүдэлсэн эмчилгээнд орчиход энэ өрөвслийг бүр эрүүлжүүлээд байхгүй болгож. Тэгээ араас нь мезенхимийн үүдлэс буюу одоо үр хөврөлийн хоёр дахь том одоо энэ одоо 5 6 том төрлийн бүтээгдэхүүнүүд байна. Энэ одоо мезенхимийн үүдлэс ичгэд одоо NK буюу NK үүдлэсийнхаа бий болгосон зүйл одоо үр дүн амжилтыг баттгах удаан хугацаанд хадгалах тийм үйлчилгээтэй байд юм байна. Зөв. Би одоо яг түрүүн тантай ярьсгаас өмнө харж ийлээ. Би өмнө нэг юм шидэд хүү хогийн хүү болсон түүх гэх нэг юм нийтлүүлчихсэн. Тэр нь юу вэ гэхээр Александр Флеминг гэж эрдэмтэн 1928 онд санамсаргүй тохиолдлоор пенцилин хэмээх антибиотикийг гаргаж ирчихсэн тийм ээ. Тэгээд тэн дээр бол ерөөсөө бүх одоо дэлхийн 1-р танд бол хүмүүс шууд галын шугам дээр нас орно гэхээс илүүтэйгээр дараа нь одоо шархны халуун болж шархаа даахгүй нас орж ирсэн.
Тэгэхээр тэрнээс хойш бол дэлхийн 2 дугаар тань дээр бол тэр өвчлөл нас баралтууд буурж исэн нь антибиотик эмчилгээ гарч ирээд 1940-50 онд бол яг бүүн болоод ерөөсө бүх юмд л антибиотикийг хэрэглэж исэн тийм одоо бүүн болж исэн тренд болж исэн нэг үе байна. За тэгээ харамсалтай нь хүн төрөлхтөн өөрсдөө аливаа юмдаа их буруу ханддгийн харгаагаар бүх юмд одоо антибиотик буруу хэрэглэсээр байгаа. Өнөөдөр одоо нөгөө супер багууд буюу тэсвэртэй нянгууд гараад ирсэн. Тэгээд эхнээсээ пенцилин хэмээх антибиотик маань одоо үйлчлэгээг болоод дараагийн антибиотикууд ингээ гараад яваад пенцилинийг задалдаг одоо ферменттэй болцсон байгаа даа шүү дээ. Тийм манай нэм бактериуд. Тийм тэрэн шиг яг одоо тэр цаг үеэс хойш 100 жилийн дараа анагаахын шинжилгээ ухаанд бас том бүүн болж байгаа үе байна л да. Яг өнөөдөр бол энэ нь бол уудлын эмчилгээ, уудлын судалгаа шинжилгээ явж байна. Тэгэхээр бид нэр энэ маш чухал зүйлийг шинжилгээ ухаан нэгээд олчлоо. Өмнө хүн сэлбэггүй гэж ярьдаг байсан бол одоо сэлбэгтэй болчих ирээдүй бүх юмуд нь одоо ингээд өсөх суурин тавьчихлаа. Зөвөр ашиглах хэрэгтэй байна тийм. Тэгэхээр энэ дээр бид нэр зөв зохистой. Одоо өмнөх алдаагаа давтахгүй тулд юун дээр анхаарах хэрэгтэй бол та яг хувийнхаа одоо бодлоос ч гэдэг юм уу энэ зүйлүүдийг судлаад явж байгаа юм. Одоо бид нэр зарим зүйл дээр их эргэлздэг шүү дээ тийм ээ. Жишээ нь яг нөгөө би түрүүн датан дээр нэг жижигхэн тоон ороод хэлсэн. 2011 онд FDA буюу Америкийн одоо Food and Drug Administration гэдэг одоо энэ засгийн газрын зохицуулах удирддаг ийм хүнсний одоо зөвшөөрөл өгдөг энэ том байгууллага маань 2011 онд уудлын эмчилгээг хүлээн зөвшөөрөөд оруулж исэн байна. Цусны өвчлөл дээр. За тэгээ 11 оноос хойш гээд бодохоор чинь одоо 14 жил хангалттай удаан хугацаа болсон бооз. Ийм учраас бид нар одоо дэлхийн одоо энэ сайн ололт амжилтуудаас хэрэглэх зүйтэй л гэж одоо би хэлэх байна да. Нөгөө кинон дээр одоо ингээд яхад та бүхэн яриан дээр анзаарах юм бол уудлын яг эмчилгээ тал дээр бол нөгөө цусны хавдрууд дээр их эмчилгээний үр дүнгууд сайтай энэ нь батлагдсан гэд яригадаад байгаа шүү. Анх бол яг нөгөө судалгаа шинжилгээ анх нэвтрэх тэр 61 онд одоо уудлын маань discovered буюу шинэ нээлт болж гарч ирчээл шууд л одоо хүүхдийн цусны хавдрал бол төлхөө хэрэглэгдэжсэн байгаа. Цусны хематопоетик буюу цус үүс одоо цусны нөгөө цус үүслийн эсрүү. Зөв. Тэгэхээр ветери одоо зүгээр нөгөө нийгэмд бол яг би юу гэж ойлгуулах гэдэг нь ихээр 2000 оны ихээр Солонгос киног монголчууд их үздэг байлаа шүү дээ. Тэгэл тэр Солонгос кинон дээр хамгийн төгсгөл хэсэг рүү ороод ирэхээр нэг нь цусны хавдартай болоод цуснаас нь хамраас нь цус гоожаал тэгэл ямар ч имчилгээгүй болоод нас барж байгаа нэг тийм эмгэнэлт маягийн кинонууд их гардаг байсан. Тэгэхээр өнөөдөр энэ цаг үед бол тэр цусны хавдрын олон төрлийн имчилгээнүүдээс энэ уудлын имчилгээ нэвтэрснээрээ имчлэгдэх боломжууд нэгдээд нэг гэж ойлгоод. Энэ зөв яг зөв. Одоо зөв ойлгосон байна. Одоо жишээ нь одоо бид нэрт одоо батлагдсан имчилгээ бол мэс засал имчилгээ. За хим имчилгээ, туяа имчилгээ гээд гурвал одоо ямар үе шатаасаа хамаарат ямар одоо үе шат дээр онцлогдсон дээр имчилгээний тактик комбинашнууд явдаг байсан бол дөрөв дэх дээр нь ингээд уудлын имчилгээ бүр яг энэ дөрөв цогц болоод ороод ирлээ шүү дээ. Энэ маань өөрөө 2023 оны миний төрөнд дурддаг National Cancer Institute-ийн имчилгээний үр дүнгууд нь хэвлэгдээд гарцсан. Одоо маш том нөгөө шинэ имчилгээний нээлтүүдийн нөгөө үр дүнгууд урд нь туршигдсан юмнууд ингээд шууд нийт хэвлэгд. Та өөрөө хүсвэл тэр National Cancer Institute .org гэдэг дээр юу org биш уучлаарай. Gov гээд Америкийн засгийн газрын байгууллага байна. Энэ дээр бүх одоо тэр пейперүүд нь хиндэж нээлттэй. Бүгдэнд энийг бүр олон улсад батлагдсан их сурвалж гэж ярьд юм байл. Зөв. За тэгэхээр та бүхэн хувьд бол мэдээ судалгаа шинжилгээний Америк их сурвалжуудыг ярьлаа, Японд кейсүүд ярьлаа. Би юуг илүү танаас сонирхоод байна гэхээр би саяхан урд түвш рүүгээ очиад бас Гуанжу тий бас юмнууд үзэж байгаад ирлээ. Өмнө очиж исэн хятад маш богино хугацаанд бүр өсрөнгөө хөгжөөд нэгдийг би хэсэг байх хугацаанд өөрийн биеэрээ амслаа мэдэрлээ. Тэгэхээр мэдээж анагаахын шинжилгээч гэсэн яг дагаад маш хурдтай хөгжиж байгаа энэ улсад.
Тэгэхээр яг одоо бид хоёрын одоо ярьж байгаа сэдвийн хүрээнд хятадд ер нь энэ юмнуудыг аль биесээр зөвшөөрсөн үү? Аль биесээр зөвшөөрөгдсөн. Тэгээд ер нь улсын эмнэлгүүд нь яг нэмжлэг хийгээд байна уу? Хувийн эмнэлгүүд хийдэг юм уу? Ер нь ямар зарчмаар яваад байна? Улсын болон хувийн эмнэлгүүд аль аль нь хийгддэг юм байна. Гэхдээ одоо төв засгийн газар нь зөвшөөрөөд одоо энэ бас нэлээд тийм коммунист дэглэмтэй орон мөртлөө эдийн засгийн хэрэгжүүлэлтэй орно шүү дээ. Дээрээс нь яг таны нэг асуусан дээр 3 4 жилийн өмнө гоо сайхан маягийн газруудад бол үүдэлс имчилгээ хийхийг хориглосон юм байна. Өөр ингэж гарсан. Ягаад гэвэл нэг хүн хуурах тохиолдол гарсан. Тэгээд түрүүний бүр хориглосон. Ингээд одоо сая сургуультанд сууж хахад би одоо 8 сараас ингээд имчилгээнд хүн маань ороод үр дүнгууд нь гараад лабораторийнхаа шинжилгээгээр батлаад жишээ нэг сонирхолтой юм хэлэхэд үүдлисийг таних одоо хямд төсөөр маш олон арга байна. Жишээ нь одоо энэ дотор мезенхимийн эс байгаа гэдгийг энгийн гэрлийн микроскопоор би шалгаад үзчихэж болно. Тэр маань өөрөө ялгах энэ маш өндөр одоо жишээ нь сансрын технологи шиг юм хүнд хэцүү боловч гараад ирсэн байгаа үүдлисийг маань үзэхэд бол жишээ нь имчилгээний дараа, имчилгээний өмнө болон дараа зүгээр энгийн лабораторийн шинжилгээгээр бас гараад ирдэг. Тэгэхээр энэ нөгөө нотлохонд суурилсан ангах ухаан гэдэг маань ийм өндөр хөгжиж байна л да, тийм ээ. Тэгэхээр одоо таны хувьд бол урд төршийн бас энэ юм дээрээс бас ийм төлөөлөгчийн одоо газрын үйл ажиллагаа явуулдаг гэж би сонсч байна. Энэ яг ямар журмаар юм уу, ямар одоо хувь тохиолоор бас ийм зүйлтэй холбогдох болов. Энэ маань одоо нөгөө судлаад ингээ яваад байсан бүр одоо манай очрын нэмлэгийн хөрөнгө оруулагч маань одоо тэрний ихэнд нь Бээжин дэх цэргийн төв эмнэлгийн зүрхний профессор байна. За энэ хүнээр холбогдоод одоо ийм сайхан лаборатори эмнэлэгтэй ингээд яг өөрийн биеэр очиж үзлээ. Лабораторид нь дотор очилж ороолоо нөгөө үүдлээсээ боловсруулалт аппарат хоног төхөөрөмжөө танилцуулаад бүх зүйлээ үзүүлээд за ингээ эмчилгээнд орж байгаа хүн эмчилгээнийг нь үзүүлээд эмчилгээнийхээ үр дүнг нь хянж үзүүлээд ингээ сайхан сургалтанд суугаад бүр ингээ одоо өөрийнхөө хүнийг оруулаад эмчилгээнийхээ үр дүнгуудээ сайхан идлээд ингээд сэтгэл ханамжтай байна л да нөгөө одоо үйлчлүүлэгч маань тий 100% сэтгэл ханамжтай. Үйлчлүүлэгч маань гэдэг нь одоо Монгол хүн одоо яг таны тэр төлөөлөгчийн газрын эмнэлэгтээ үйлчлүүлээд явж бид хоёр хамт очиж ингэж одоо эмчилгээнд орсон. Нууцш бол энэ одоо яг одоо өвчнийг эмчлэх маягаар хамрагдуу эсвэл бол залуужчих гэдэг юм уу? Хоёр төр энэ бол өөрөө нөгөө хөшрөлтийг удаашруулах зорилгоор. За миний сонирхоод байгаа хэлбэр сонирхоод байгаа юу л байна л дээ. Тэгэхээр хэрвээ ярьж болохоор бол энэ одоо мэдээж хүний нэр ус нь ойлоо юм гэж 65 настай хүн байсан. Ямар хуу кейс вэ? Тэгээд энэ хүн дээр ямар өөрчлөлтүүд гарч байна? Одоо 65 настай эрүүл хүн байсан. Одоо 5 дахь тунгаа хийлгэх гэж байгаа. Энэ маань өөрөө эхний 3 тун маань нэг курс эмчилгээ олж авдаг. За ингээд тэрийн тавс тодорхой хэлж өгөхгүй. Тодорхой хэлж өгвөл за тэгээ ч ойлгохгүй шүү дээ. Яг үнэ. Одоо нөгөө эхнэн дээр нь одоо NK буюу natural killer эсийг хийгээд эмчилгээний дараа за шинжилгээгээр одоо эмчилгээ хийлгээс өмнө мэдээж энэ хүн маань эрүүл одоо бүх төрлийн хавдрын маркерууд цусны шинжилгээ за шаардлагатай бол бүтэн геномын дараалал үздэг. За энэ дээр жишээ нь мезенхимийн эстер бол харин энэ нөгөө геном идэр үзэх шаардлагагүй тохиолдлууд байдаг. Одоо үүн дээр бол манайхан дээр ч гэсэн сайхан одоо Монголд нөгөө банкинг гарцсан байгаа шүү дээ. Бас бид нар хөгжиж байгаа шүү. Бас аюу өндөр өсрөнгөө хөгжиж байна. За нэгдүгээр эмчилгээ буюу 5 тэрбум 150 мл NK-ийг хийсний дараа бол яг нөгөө эмчилгээний протокол одоо яг хэм эмчилгээ шиг 15-аас 30 хоногийн дараа 2 дахь одоо эмчилгээ буюу мезенхимийн одоо үр хөврөлийн мезенхимийн үүдлээсийг хийж байна. Тэр нь бол 100 сая мезенхимиээс агуулсан. Би өөр яг тоочны хэлж байна тийм ээ. 100 сая агуулсан 100 мл бүтээгдэхүүн баг. Энэ бас suspension хэлбэрийн. За энийг 2 дахьтаа хийгээд 3 дахьтаа хийнэ. Эмчилгээний хоорондын зай бол 15-аас 30 хоногийн зайтай.
За ингээ 3 удаа ингээ хийхэд нэг одоо курс имчилгээ болж байгаа. За. Тий, энэ тэгээд нөгөө 50-аас дээш насных нь 55-аас дээш насны эрүүл хүмүүстээр бол 4 дахь тунг хийхдээ бол 2-оос 3 сарын дараа 4, 5, 6 дугаар тунг мезенхимийн эсийг үүдэл эсийг хийж байгаа. Тэгэхээр одоо яг таны одоо кейсүүд дээр гэх юм бол яг хийгээд одоо 3 тун имчилгээ курс 5 дахь одоо орох гэж байна. Лабораторийн шинжилгээгээр жишээ нь одоо манай иммуноглобулин 984-тэй. За. Энэ маань өөрөө хэвийн үед бол 30-аас 100-ийн хооронд байдаг. Одоо нөгөө оптимал хэмжээ гэж ярьдаг тийм ээ. Одоо манай лабораторийнхан бол маш сайн байж байгаа. 984 хэрч маш өндөр. Тий, одоо маш өндөр болсон. За тэгэхээр энэ ингэж одоо өндөр болж байгаа нь юунд сайн нэгэлдэх үү? Энэ одоо нэгдүгээрт үүдлээс хийснийг нотолж байна. Хоёрдугаарт бүх одоо өрөвслийн эсрэг. Өрөвслийн эсүүдийг алж устгах гэсэн эрүүлжүүлэх процесс. Дотроосоо одоо өрөвсөлд гарах нь байна тийм. Одоо бөөрийн өрөвсөлтөд яваал гэдэг бол дотроосоо тэрийг одоо хурд нөхөн төлжүүлээ. Яг дарж БЦ вирусээр, илгэний өрөвсөлтөөр бүх төрлийн өрөвсөлтөөр энэ байгалийн алуурч ийс маань тэмцээд энүүний хийж бүтээснийг мезенхимийн үүдлээс маань баттгах, бичүүлэх ийм үйлчилгээтэй гэсэн үг. Тэгэхээр за мэдээж лабораторийн шинжилгээнд дээр ингээд илтгэх үзүүлэлтүүдийн ингээд өөрчлөлт гардаг юм байна. Яг хүн ингээд бодитоор харахад зүгээр таны хувьд тэр хүн дээр маань ингээд өөрчлөгдөж байгаа юм уу? Одоо ингээд бид нар чинь арьс одоо хураашаад, арьс сүрчийгээд, үс шингэрээд, эсвэл үс одоо цайраал эхэлдэг шүү дээ. Тэр зүйлүүдээр өөрчлөлт гарч байгаа юм. Одоо энэ урт хугацааны ард бол цагаан үс бууралдах процесс хүртэл зогсно, буцаад хар болно гэж бүр судалгааны үр дүнгууд гарсан байна. Тэгээ одоо энэ имчилгээ өөрөө одоо жишээ нь яг эрүүл хүн учраас нойрон сайн болж байна, хоолунд сайн байна, бацинс ирч хүчтэй болоод байна гэдгээ бол яг хэлээд байгаа. Жишээ нь яг нөгөө захын мэдрэлүүд сэргсэнтэй холбоотой юу шилбэний урд хэсгээр ингээд захтнаад байна. Жохо майжмар санагдаад байна. Бусдаараа бол илт мэдэгдэх юм байхгүй нь гэсэн мөртлөө одоо тэр хүмүүс маань өөрөө имчилгээндээ бүр зориод яваад байна гэдэг маань бас их учиртай болоод байна шүү дээ тийм ээ. Маш сэтгэл хангалуунаар одоо би энэ тэндээ ячна тэгнэ гэ өөрөө бүр графика гаргацсан. Тий, хоёул ер нь бол хүмүүс их нууцлаг одоо амжихан тий бусдад одоо нэг хэлэхгүйгээр одоо хийлгээд ирээд байгаа нэг тийм хандлага байгаа шүү дээ. Тий. Ер нь бол яг Монгол улсад бол яг энэ имчилгээ одоохондоо орж ирээгүй байна. Орж ирээгүй нь зүг үү? Тий, орж ирээгүй байгаа. Энэ нөгөө цаг хугацаатай нөгөө 20 эрх зүйн зохицуулалт одоогоор арай би ямар энд өөрөө хийгээд байгаа ш тийм ээ. Одоо хийлгээ гэж өөрөө сонирхож байгаа хүнийг яг зөв газар нь аваачаад өгж ийн л гэсэн утгатай нөгөө товчхон ялах юм бол энэ чинь маш одоо хүндээ хэрэгтэй хэрэгцээтэй байгаад байна ш бас тэр чинь тийм ээ. Тэгэхгүй нөгөө яг чадaltaа зөв газараа очно гэдэг чинь одоо маш том бас амжилт ш тийм ээ. Цаг хугацааны хувьд мөнгө төгрөгийн хувьд тийм ээ. Одоо юу эмч хүн учраас ёс зүйтэй авах хэвээр нэг хувь хүний нууцыг бас хамаагүй ярьж болдгоо юм байна. Иймэрхүү юм хийлгсэн жишээ нь одоо заавал тэгж бусдад мэдээлэх тийм тал бас байдаг юм байна шүү. Тарийг зөвөр ойлгохоор тийм ээ. Зөв. Ер нь хятадд хүмүүс яг хоёулынгийн саяны ярьсан илүү одоо залуу эрч хүчтэй урт наслыг гэдэг хандлагаар одоо яг энэ имчилгээнд орж байгаа одоо тохиолдлууд хятадд хэр байдаг юм бэ? За манай энэ GMP лаборатори эмнэлгийн маань профессор байна. Одоо алдарт Америкт 10-15 жил ажил судалгаанд оролцож ирсэн. Үнэхээр одоо манай профессорын хэлж байгаагаар бол одоо хятадд энэ үүдлээс имчилгээг 10 жилийн турш хийлгэж байгаа хүн байна. 10 жил. Бас нэлээд урт хугацаанд байна тийм ээ? Тийм байна. Яг гоо эмчилгээ хоорондын зай тэн дээр бол яг энэ одоо эмч маань хянаад явдаг. Заавал нэг өсөндөө сар тутамж гэдэг юм уу 6 сар тутам хийдэг гэж бас ойлгож болохгүй юм байл. Энэ нэг харилцаа адилгүй. Ямар эрүүл хүн байна уу, өвчтөө хүн байна уу, ямар үед ямар зорилгоор хийнэ гэдэг чинь тийм ээ. Тэн дээр чинь дахиад цаана 5-6 төрлийн энэ чинь үүдлэсийн хэлбэрүүд байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр ер нь одоо хятадд яг энэ зорилгоор ер нь хүмүүс би бол зүгээр ойлгохдоо
ят хүмүүс бас бизнес одоо энэ том зах зээл хятадд байна. Хөрөнгөтэй мөнгөтэй болчлоо. Одоо харьцангуй тийм монголчуудын харьцан. Тэгэхээр яг энэ одоо урт наслах энэ зорилгоор ер нь хийх хандлага бас түлхүү байдаг болов. Тийм байна. Одоо өөрөө манай зүүн өмнөд Азийн орн одоо Хятад, Япон, Солонгос маань ур амьсгалтай холбоотой баг, идж байгаа ууж байгаа хоол ундтайгаа холбоотой баг их урт насалдаг арт өмнөчүүд тийм ээ. Дээрээс нь эргээд одоо нөгөө уламжлалт ангаах ухаан өндөр хөгжсөн traditional медицинийхээ одоо хүч чадлыг бас их идэрч эдэлдэг. За ингээд дээрээс нь одоо үүдлийн эмчилгээ буюу нөгөө хөгжлөн өндөр түвшинд хүрсэн эдийн засаг нь хөгжсөн орнууд чинь ингээд салбараараа хөгжиж шүү дээ тийм ээ. Тэр нөгөө одоо сүүлийн үед зүгээр нэг урт наслахтай болно биш ээ. Амьдралын чанартай амьдрах, чанартай одоо эрүүл наслах гэдэг л юм хамгийн чухал болж байна. Амжилттай баттгах, урт удаан хугацаанд эрүүл амьдрах зорилго тавиад ш. Тэгээд залуу шигээ ирч хүчтэй байх. Тэгээд одоо та бүхэн яриан дээрээс би сая бодож байлаа. Сая намайг тэнд хэсэг хугацаанд байхад яг миний байрлаж исэн газрын хажууд оройн юм цэцэрлэг төрүүлэн байсан. Тэгээд орой болохоор ийм одоо нийгмийн клубүүд байх шиг байгаа. Гарч ирээд тэр цэцэрлэг төрүүлэн дээр 10-аараа 20-ороо нэг хэсэг нь Арабик бүжиглэх юм нэг багш одоо удирдаад яг ингээл хажууд нь ингээр нөгөө амьсгалын дасгалуудаа хийж явах юм. Яг ингээд цаашлаад ингээд өөрийнхөө хөгжмөө тавьдсан. Ингээд нөгөө юуг хийж явах юм. Цэнгэнт нийтийн бүжгээ ингээд хийж явах юм. Тэгээд юмудаа гүгээд одоо алхаж байгаа, барьж байгаа гэд. Тэгэл би бодлоо энэ ер нь орны бас наслалт уртсаад байгаа нь энэ нийгмээс ирээд байгаа ачаалал, стресс юмуудыг амьдралын маяг энэ зүйлүүдээр их гоё одоо тайлаад байна. Тийм. Тэгэл энэ амьсгалын дасгал нөгөө юмудаа хийн дасгалуудаа хийгээд байгаа. Тэр их одоо уламжлалаа авч үлдээд одоо хүртэл гоё яваад байна. Нөгөө талаар орчин цагийн энэ шинжилгээ ухааны нээлтийг бас ингээд эдгээр чинь бас ослуулад хэрэглээд нэвтрээд өвчин эмгийг хүртэл хангаахад хэрэглээд яваад байна гэдэг бол өсрөнгөө хөгжиж байгаа арт түмний л бас амьдралын хэмээг юм байна даа гэж би бас сая бодлоо. Одоо энэ шинжилгээ ухааны хөгжил, ололт, дэвшил яхаарахгүй одоо Америк улс буюу одоо нэг номерын гүрэн маань л одоо Хятадас маш их имиж айдаг өрсөлд өгчөө гэж хардаг болсон байна шүү дээ. Одоо бүх зүйл дээр тийм ээ. Тийм болохоор муудч болохгүй, сайндч болохгүй яг нэг юм дундын зонд их гоё харьцаад ах шиг байна. Хоёр том гүрний хувьд ингээд томчуудын одоо зүйлүүдийг анзаарах нэ. Харин одоо бидний хувьд бол за бид хоёр бол энэ Америкт за ийм судалгаанууд нь гарч ингээд FT-гээр нь баталчиж Японд ихэд нөгөө би бас нэмээд хэлчихье гэж бодлоо. IPS гээд та бас сонсч байсан. Бид хоёр дээр бас нэг ярьжсэн. 2006 онд яг энэ IPS одоо буюу энэ үүдл эсийг иргэн баргаамжлах энэ шинжилгээ ухааны нээлтийг Шина Японы Яманатака гэдэг баха. Тэр эрдэмт нь нээлтийг 2006 онд одоо ангаа ухаан физиологийн шагнал Нобелийн шагналаар авч ирсэн мундаг бахархмаар. Тэгээ энэ болохоор бас үзэгчтэй тань мэдэх талаас нь нэмэлт болгоод хэлэхэд энэ нь болохоор бидний одоо ингээд одоо арсны өчүүр эсийг ялгаж авлаа. Энэ бол үүдл эс биш шүү дээ, тийм ээ. Хоёул бол нэг хүн цэснаас ялгаж авж байгаа тэр мастер класс төвчнийг яриад байгаа шүү дээ, тий. Энэ Японд эрдэмтний гаргасан юм болохоор энэ арсны зүгээр жишээ аваад арсны өчүүр эсээс нь авлаа. Энийг боловсруулалтанд орлоо эргэн баргаамжлангууд буцаагаад цаг хугацааг ухраана гэдэг шиг буцаагаад баргаамжлангууд үүдл эс болгох боломжийн нээлтний гаргаад ирж байна. Тэнгүүтээ энийгээ буцаагаад одоо булчингийн эс, мэдрэлийн эс нөгөө одоо юу гэдгийг одоо өчүүрсүүдийн үүсгэх энэ технологиг одоо хөгжүүлэлтүүд нь явж байна л та. Тэгэхээр Японы талаар хоёлаа ингээд бас түрүүн ярьсан хүмүүсийн юмуд ингээд ярьж байна. За бүгд найрамд Хятад ард улсад бас энэ чихрийн шижинг яг энэ үүдлээсээ одоо эмчилдэг гэдгийг бүр ингээд батлаад 25 онд ингээд том нэг сард тэгээ энэ том одоо нээлтүүднийг хийгдээд явж байна. Харин яг Монголд энэ одоо салбарын маань хөгжил одоо хэрэглээ одоо нийгмийн ойлголт ямар төвшөнд явж байгаа шүү таны бодлоор сүүлийн үед нэлээд ойлголттой болж байна. Одоо жишээ нь манай нэр дурдахаар бас одоо юуны нефт шинжилгээгээд энэ одоо маш NGS лаборатори байна.
Дээрээс нь манай отхуу доктор байна шүү дээ, тийм ээ. За. Отхуу доктор бол сүүлийн үед энэ талаар бол маш сайн мэдээллийг их олон суугаар хүргэж байгаа. Тань мэдхүү би хүртэл тэндээс айгуу сайн олж харж авсан. Надад бол таалагдсан. Бидний төвшин бас айгуух дээшлж байна. Тэгээ ер нь одоо яг энэ чинь болохоор нөгөө био одоо бүтээгдэхүүн шүү дээ нэг талаараа тий. Тэгэхээр энэ дээр ер нь хууль эрх зүйн зохицуулалт ч гэдэг юм уу энэ юмнууд нь хэр байх хэрэгтэй гэдэг юм бол Монгол одоо энэ төвшин дээр ер нь аль төвшөнд яваад байна шүү. Би өөрөө одоо 1-р эмнэлгийнхаа урологи андрологийн тасагт одоо 11-ээс 18 хүртэл буюу одоо ажиллаж ирснийхээ хувьд бол энэ талын бас нэлээд мэднэ. Юутай холбоотой гэхээр энэ бидний үндэсний аюулгүй байдал за энэ хувийн нууц зэрэгтэй холбоотой учраас одоогоор бол Монголд одоо энэ үүдлийн эмчилгээ бол бас арай болоогүй байна. Хуулийн зохицуулалт одоогоор байхгүй байна. Тийм ээ. Бид нар одоо саяхан ямар арга хэмжээ бол та бас айгүй сайн мэдж байгаа ш тийм ээ. Кадавр донор дээр хүртэл ингээ одоо жоохон гаццсан нэгж өгөхгүй байна гэж мэдээллүүд та яваалгаа анзаарсан уу? Одоо манай бөөр шилжүүлэн суулгах бол кадавр донороос бол одоо нөгөө тархины үхэлтэй донороос 2 бөөрийг нэг хүнд шууд ингээ суулгадаг. Тийм байлаа ш. Хэрвээ тэгээгүй бол бид нар чи эрүүл хүний нэг бөөрийг аваад одоо тэр хамаатан саданд нь суулгаж байгаа энэ донорын тухай хууль зөвхөн хамаат цусан төрлийн хамаатай. Эсвэл ихнэр нөхөр үр хүүхэд гэж явж байгаа шүү дээ тийм ээ. Энэ хуулийн зохицуулалт арай болоогүй манай дээр бол хийгдэг баг. Тэр эрх зүйн орчны юмнууд бол бас хүлээгдэж байгаа юм хуулиар байгаа юм байна гэж би ойлгоод. Дэлхийн хувьд бол шинжилгээ ухааны судалгаа хөгжүүлэлт бол маш эрчимтэй яваад байна. Өндөр хөгжилтэй орнуудад энэний хэрэглээ нэвтрээд яваад байгаа болохоор дэлхийн нийтдээ одоо ард түмний дунд мүлийн тренд болоод байна. Бүүн болоод байна гэж би хараад байна. Бүүн болоод байна тийм ээ. Ер нь нэвтрээд удацсан ч байгаа тань тийм ээ. Бид нар л одоо сүүлд ингэж одоо нээлттэй хэрэгжилж байгаа нөө сум угийнхыг хэрэгэлдэг ингээ юу хүмүүсийг яасан эдэргээд би яг тийм мэдээлэл авч ирсэн. Японд тэр яг энэ 8-д үүдлийн талаасаа бол тэр нэг юун дээр батлагдсан их сурвалжийн сайн мэдэхгүй байна. Нөгөө автологус буюу автоженик буюу өөрийнх нь одоо хүү орчмоос өөхийг аваад тэндээс үүдлисийг ялгаад гэхээр энэ бол одоо нөгөө залуу эрүүл хүнийх гэдэг юм уу жинхэнэ өр хөврөлийн эс талаасаа бол арай муу бүтээгдэхүүн ч гэсэн тэн дотор бас үүдлис агуулгадчих байна. Энийг одоо нөгөө Японд тэр лабораторийнхоо нөхцөлд аваад тэгээ өөрийнх нь цусаар нь байжуулаад үүдлисийг ялгаад хийдэг нөгөө тусал эмчилгээгээ хийдэг юу бол бас байдаг юм байл шүү. Юу Япон руу авч явдаг гэсэн одоо нөгөө юу н үйлчилгээтэй имлэг. За тэгэхээр одоо ингээд үүдлисээ ингээ ярангууд чинь хэд хэдэн газраас аваад байна. Зөв. Тий. Одоо өөрийнх нь одоо хүн орчмоос өөхөн соруулаад өөхнөөс нь үүдлисийг ялгаж байгаа нэг хэсэг байгаа даа. Тий. Одоо PRP эдэргээд өтөрүүл нөгөө центрифуг гэдэг манад бас үеийн дээрээс нэлээд хийгдээд байгаа тийм ээ. Захын цуснаас бас нэг аваад байгаа шүү. Захын цуснаас тэр нөгөө баяжуулах гэдэг юм яригдаад байгаа. Ясны чөмгөөс бас одоо хэмт чөмгнөөс аваад байна тийм ээ. Тэнгүүд битүүрийн одоо яриад байгаа юм чинь болохоор аллергеник гэдэг нь болохоор өөр одоо хүн цуснаас нь одоо дөнгөж төрсөн хүүхдийн төрөх эмнэлэгт одоо ихсийнх нь хүн цуснаас аваад хадгалтсан тэрийг л хэрэгжилж байна гэсэн үг. Тэр бүтээгдэхүүнийг. Буюу одоо яг нөгөө залуу халуун эрүүл хүүхдийн дөнгөж төрсөн хүүхдийн нэгэсэндээ өөр хөврөлийн үүдлис хамгийн одоо баялаг бүтээгдэхүүн бол хүн цус маань хүү өөрөө болчиход байна шүү дээ. Ихэс хүү хүн эд хүртэл ордог гэж үздэг л дээ. Тэгэхээр би энэ дээрээс танаас нэг юм асуух гэдэг байна. За өөрийнхөө имийг одоо аваад ялгаад өөрийнхөө үүдлисийг аваад хийхэд бол яг минийх өөрийнх болохоор одоо айх юм байхгүй. Надад бол тохирно гэж би зүгээр энгийнээр бол бодоод байна. Айхан мэдээж нас ахаад ирэх тусам тэндээс өөрөөс ялгарах үүдлис нь багасчих баг. Тий. Дээрээс нь нөгөө имчилгээний үр дүн энэ хоёр өөр бүр их судалгаануудаар гарцсан баг. Ягаад топ зэрэглэлийн нөгөөхөгээд энэ хоёр өөр үр дүнтэй. Тэгтээ бас болно. Тэнгүүд зөв ойлгосон. Тий. Хүмүүс бас одоо эргэлзэх гэх юм уу эмээх нэг юм асуудал байж магадгүй л те. Өөр хүний
хүн цуснаас аваад хадгалаад ялгаж авсан үүдлэсийг надад хийхээр энэ таарах уу? Аюулгүй байдлын хувьд энэ болох уу гэж бас асуултууд ирэх л байх л та хүмүүс энэ дээр одоо яг нөгөө шинжилгээ хийгдээд нөгөө банкинг буюу хийхдээ бүх төрлийн шинжилгээгээ хийгээд ингээд шошглоод хадгалцдаг юм байна. Одоо гүн хөлтөлтөнд орчдөг тийм ээ. Шаардлагатай нөхцөлд надад таарахыг миний шинжилгээнд дээр үндэслээд нөгөө таарах яг юугаа хамгийн илүү нөгөө эдийн тохирооны иж хүртэл HLA гэдэг шиг л одоо энэ геномын юунд чи хүч дээр байна шүү дээ. Таарахыг авлаа. Одоо тэн дээр үүдлээсээ боловсрууллаа. Мезенхимийн үүдлэс дээр бол бүр энийг үзэхгүй байсан ч болно гэж үздэг. Ягаад гэвэл энийг тохируулах шинжил одоо тэгж мундаг хөгжсөн байна л да. Одоо дархлааны шинжилгээ ухаан лаборатори дээр бол ийм өндөр хөгжилт хүрсэн байна. Тэгэхээр би за ойлоо хамгийн ойроос нь тантай ойр байгааг нь урд төвшийн жишээн дээр л яриа гэж бодсон. Тэгэхээр урд төвш бол энэ эрх зүйн зохицуулалтаа нэгт хийцсэн юм байна. Тэгээд нэг хүн амигтай болохоор тэр олон одоо төрж байгаа хүүхд болгон дээрээс одоо мезенхимийн болон тэр хүн цуснаас нь үүдлээсээ ялгаж аваад ийм банк гэж үүсгэж байгаа юм байна. Зөв. Ер нь stem cell банк гэдэг одоо ус орнууд үүсээд нь шүү дээ. Ер нь яг хадгалтан дээр бол ялгаж авахгүйгээр зүгээр цусаа авлаа шууд хадгалчихж байгаа. Энэ маань яг хамгийн сайн одоо бүтээгдэхүүн түүхийд болж шүү дээ. Тэрийгэ 100 гормоор одоо тэрнээсээ дараа нь шаардлагатайгаа материалаа авлаа. Юу л бол юугаа хүссэн юугаар авдаг гэсэн үг байхгүй. Тэгэхдээ хамгийн гол нь энэ дээр одоо аюулгүй байдлын хувьд яаж одоо хамгаалагдчих. Жишээлбэл хүний одоо цуснаас ялгаж авсан үүдлэсийг өөр хүнд одоо эмчилгээний журмаар хэрэглэх гэдэг нь шүү дээ тий. Тэгэхээр одоо бид нар цусны донор гэж ингээл яадаг цус сэлбэж байгаа шиг л болох гэдэг шүү дээ таны хэлж байгаа. Гэхдээ зүгээр цус биш тэн дотор бүр нарийн молекулт үүдэл эсүүдэл явж байгаа юм байна. Зөв. Тэгэхээр энэ дээр нөгөө яг цусны донор авдаг шиг нарийн байдлаар юмуудын мэдээж яг үүсэж байгаа тий. Тэрийг тавс гоё тайлбарж. Аюулгүй одоо энэ нөгөө геном ингээ нарийн жоохон мэрэгжлийн үг хэллэг ороод байна тийм ээ. Энэ нөгөө эдийн тохирооны иж бүрдэл үздэг шиг л шаардлагатай бол шинжилгээ хийгдчихэж байгаа. Тэгэхээр бол одоо өөр хүнээс ялгаж авсан юмыг өөртөө хийлээгээд айгаад ах, имээгээд ах зүйл байхгүй. Харин ч илүү яг өөрийнх нь одоо нас өгшөрж яваа өөрийнх нь үүдлээсээс илүү тэр мастер классыг одоо таны хэлээд байгаа мастер классыг хэрэглэх юм одоо манай болоод одоо нөхөн сэргэгдэх одоо потенциал нь илүү өндөр байгаад. Зөв. Би одоо яг нөгөө отхуу доктор шиг яг тэрийг шууд ингэж нарийн гаргаж хилж өгөхгүй байх шиг байна те. Одоо хүмүүстэй юу сонсогчтой. Энэ бол бүгд шинжилгээтэй. Одоо энэ эмчилгээ маань нэвтрээд одоо бүр 10 гаруй жил болсон байна. Нөгөө аюулгүй байдал safety талаас бол 100% буюу ямар ч асуудалгүй. Аль хэзээний эмчилгээнд нэвтрэгдсэн туршлага болчихсон. Нөгөө эмчилгээнд нэвтрээд явж байгаа энгийн эмчилгээ болцсон. Зүйл учраас одоо нөгөө цусны бүлэг яг таны хүсэж байгааг би юу н ойлгоцсон л доо. Цусны бүлэг резус факторыг үзэж байгаад бид нар цус сэлбэдэн штэ. Тий. Яг л тэрэн шиг юм та шаардаад штэ. Шаардах. Харин тий зүгээр сонирхож асуугаад. Зөв. Тий хүмүүс бас энэ талын ойлголтын зөрүүг бас өгчүүл гэж бодоод ягаад. Би болохоор ингэлээ тий ер нь бол үүдлэсийн талаар мэдээлүүд ингээд сонсч байсан. Тэгэнгүүт надад хамгийн анх буусан юм бол за хүн сэлбэхтэй болох нэ удахгүй тий. Одоо үүдлэс гэдэг буюу анхан шатны төр юмуд нь бүгд болчлоо. За үүдлэсээрээ аваад хадгалчих юм бол өөрөө эргүүлээд одоо байдлаар бол өөрийг нөхөн сэргээх юм нь бол ингээ гараад ирсэн байна. Удахгүй сэлбэгээ буюу өөрөө идэрхтнээ ургуулах процесс бол дэлхийн одоо нээлт хүлээгээл байж гэнэ гэж би хараад. Тий бүр яагаад байгаа шүү дээ. Ийм мэдрэмж төржээ л миний хувьд. Харин таны хувьд анх яг энэ stem cell одоо мэдчихээн те яг энэ үүдлэсийн эмчилгээний юмудаа яг та ингээ бас тодорхой хэмжээний сонирхол ажил юмуд ингээ холбогдоод ирж байхад танд ямар сэтгэл төрж юу? Ер нь ирээдүй яаж харагдчих эхлэв? Одоо миний дотны хүн байсан юм аа. Хотоодны артаа авдраар одоо Японд очиж хаалганд ороод скома сел карцинома гарсан. Маш богино залуу хүмүүс дээр тухайд одоо миний найз маань 40 хүрээгүй байсан. Одоо бурхан болцсон л доо. Тэгээ манай нэг сайхан залуу одоо Японд эмчилгээнд яваад дараа нь тэндээ нөгөө шарах задраад уган дурангийн хаалганд орох гэж л очив. Тэгээ шарах нөгөө ойдол тавигдаад, анстомозууд тавигдаад, рео баг 2 3 ороод тэгээ стом буюу одоо нөгөө хиймэл очнохтой. Тэгээ эндээ ирээд 3 4 жил болохтой
Японд очиж хими имчилгээнд орж ирсэн. За энэ найз маань надад яг анх 2016 17 энэ үүдэлсэн имчилгээнд ормоор байна. Гээд те би энийг судлаад өгөөч. Надад бүр өөрөө ингэ Японд үн ингэдэг баталгаатай газар нь олдохгүй байна. Мөнгө төгрөг нь болохгүй байна гэдэг байдлаар яг ингэж л ийшээ татагдаж анх орж ирсэн. Одоо яг бодит түүх юм да кейс тийм ээ. Яг харахгүй л одоо тэр үед ер нь яг ингээд судалгаа юу гэдгийг таны яг ингээд судлаад явж хахад ер нь хэр имчилгээнд нэвтэрсэн байв. Яг одоо тэр анх судалж байсан үеэс өнөөдөр яхад хэр төвшнөрөө одоо хөгжөөд тах шиг. Өдөр жилээр энэ үнэхээр хөгжиж байна те. Одоо жишээ нь одоо жилийн өмнө 2 жилийн өмнө Японд энэ имчилгээнд очие гэд би Нэмбаяр доктортой бас яг өөрөө биежилж уулзчихсан асуугаад ингэсэн. Би одоо эндээ ирээд суурин бас 2 3 жил болчихлоо. Өөрөө энэ лабораторио нээсэн байна. Одоо Нэмбаяр докторч намаас санаж байгаа. Тэгээ ингээд би хүнээ аваад имчилгээнд орчмоор байна. Яг баталгаатай тэр юундаа олчвол одоо миний өөрийнх нь өдөртөгч профессорын тэр чиглэлийн хүн байгаа биш. Би ирээд 2 3 жил болцсон. Шууд холбож чадахгүй судалж агаад эргэж хариу өгье гэд манай Нэмбаяр доктор бол яг тэгж хэлж ирсэн. Одоо энэ NGS лабораторийн одоо захирал манай ковидын тестийг Монголд өөрөө зохион бүтээсэн хүн шүү бас бахархмаар байгааз. Тий. Ангаа ухааны доктор, тархлаа судлалын доктор шүү дээ. Одоо яг одоо таны хувьд одоо яг н аллогеник үүдэлсэн имчилгээ одоо урд хятадд хийж байгаа энэ төвтэй юм бол нэлээ юм одоо холбоо тогтоодсон төлөөлөгч нь болоод ингээд ер нь та ингээд түрүү хэлсэн шүү дээ нэг хувийн одоо найз маань ийм хүсэлтүүд тавилаа гэдэг. Ер нь бидний энэ дээр ч гэсэн ингээд анзаарэгддэг. Гадаад руу очиод имчилгээ одоо ингээд Монголд хийгдэхгүй байна. Гадаад очиод имчилгээ хийгдээ гэдэг. Яхаар хүмүүс маань янз янзын улс орн руу судалдаг. Тэ санхүү мөнгө одоо газар зүүн байршил ойр холоос хамаарал ингээд судалгаа хийгээл. За зарим ч яг одоо зөв юм барьж аваад зөв үнэтэйгээ холбогдоод имчилгээний үр дүн хурдтай гараад ирдэг. За зарим нь болохоор нэлээд тойрог замаар явж байгаа цаг хугацаа алдсан тохиолдол байдаг. Тэгэхээр та яг одоо энэ хятадд одоо энэтэй одоо төлөөлөгчийн газар одоо болох юм бас юм боломж нэгдээд монголчууд ч гэсэн бас урд төшрөг ойр газар зүйн ч гэсэн ойр юм газартай холбогдох юм боломжууд нэгдээд шүү дээ. Тэгээ энэ дээр миний давуу талыг тий. Энэ дээр танд юу нь илүү монголчууд хамгийн бас юм боломжууд байна даа гэж таах олж харав. Одоо жишээ нь өдөр болгон хүсэх юм бол өдөр болгон нислэг байна. Виз шаардахгүй хүссэн үедээ шууд очиж чинь. Эндээсээ одоо шинжилгээгээ шаардлагатай гэвэл эндээ шалгаж агаад очиод шинжилгээгээ мэдээж заавал энэ шинжилгээ аавна тийм ээ. Тэгэхдээ эндээ бид нар урьдчилаад тооцоолох боломжийг маань олгоод байна. Нэгдүгээрт тийм хоёрдугаар виз шаардахгүй зардал мөнгө баг гарна. Ингээ давуу тал одоо холын Бээжин бол одоо ойрхон болсон шүү дээ бид нар 2 3 цаг нисэл орчин тийм ээ. Яг гоё давуу талын та хэлж ин л да. Одоо жишээ нөгөө хүсэх юм бол те за би нөгөөдөр явъя. Гэхлээ гэхэд одоо бид нар жишээ нь Япон солонгосын визгүй хүн байвал яах вэ? Визэндээ захирагдсан шүү дээ. Явах хугацаа маань хүртэл. Яг уу тулгымдсан асуудал биш ч гэсэн ингээ хойшилчих жишээний тийм ээ. Яг хүслээ гэхэд юмаа урьдчилж бүр маш сайн бэлдэх хэрэгтэй тийм. Уг нь бол төлөвлөж байгаад явал илүү үр дүнтэй тийм ээ. Бээжингийн хувьд одоо бид нар бол өстой хүссэн үедээ явчих болцоотой байна тийм ээ. Тэгээ одоо хятад хэлтэй ч хүн зөндөө болсон байна. Англи хэлтэй ч хүн зөндөө болсон байна. Бид нэр дэлхийн олд амжилтыг бүгдийг ашиглаад явж байна тийм ээ. Технологиг. Зөв. Тэгэхээр хэрвээ одоо за би нэг 5 жилийн дараа за өөрийнхөө одоо үүдэлсэн имчилгээнд ингээ хамрагдаад ингээ гэхэд бол урд хурц руу очиж зориод явлаа гэхэд бол хэлний шаардлага хамаа байхгүй байх нь тодорхой хэмжээний хүсэлтээ өгөөд цаг аваад та одоо танаа байгууллагаар ч гэдэм холбогдоод яг өөрийнхөө эрүүл мэндийн урьдчилсан үзүүлэлтүүдэд үзүүлэл ингээд холбогдоод үйлчлэгээ аваад явчих бүрэн боломж нэг бүрэн боломжтой. Жишээ нь одоо бид нар жил болгон бас уртлын сэргийлэх үзлэгт маш сайн хамрагддаг болсон байна тийм ээ. Тэгэхээр бүгд өөрийгөө одоо мэддэг болчиход байна шүү. Жилд нэг удаа заавал ингээ ихэнх одоо жишээ нь ажил төрөлтөө байгууллагаас нь жилд нэг удаа байгууллагын эрүүл мэндийн үзлэг хийж өгч шүү дээ тийм ээ. Тохирсон эмнэлэгтэйгээ улсын эмнэлэгч байна, хувийн эмнэлэгч байна. Нэгдсэн эмнэлгүүдтэй шууд үзлэг шинжилгээндээ ороод эмчтэй үзүүлээд дүгнэлтээ гаргацдаг тийм ээ. Тэр бол яг ингээл болох бүтэц асуудал байхгүй.
Зөв. Тийм ээ. Тэгэхээр бид тэр өнөөдөр бас ингэж ярилцж байгаа ярилцсан сэдв бол 21-р зуунд одоо хамгийн чухал анагаахын тэн дундаа шинжилгээ ухаан ганцхан анагаахчдууд дэлхийн хүн төрөлхтний эмчилгээ болоод чанартай амьдралд хамгийн гол одоо яригдж байгаа сэдв байлаа. Энэ бол өөр маш том сэдв. Одоо гүн гүнзгий ярих юм бол бас нарийн зүйл. Тэгээ Монголд маань бас их шин зүйл байгаа. Тэгээд энийг аль болох талд олон хүмүүс танин мэдхүн талаас нь зөв ойлголт өгөөд явах юм бол хүмүүс маань суур ойлголтод зөв явчих юм бол алдаж оноохгүйгээр яг өөрийн тохирсон эмчилгээ, тохирсон зүйлүүдээ аваад явах тийм бас хандлагад одоо төлөвшөх байх гэж би хувьдаа бодоод тантай ярилцъя гэж бодоод ингэ явлаа. Тэгээд бас олон нийтэд ард иргэд маань сонсогчд маань бас танин мэдхүн сайхан мэдээллүүдийг өглөө. Тэнд дундаа бүр яг илүү яг өмнөд хөршид маань ийм бас практик юмтай шууд холбогдох боломжуудын талаас бас ярилцлаа. Магадгүй би бас танаас асууж амжаагүй. За та бас энэ хүмүүс мэдээлэлд иймэрхүү мэдээллүүд бас хүмүүс алдаж унах гээд байдгийн шүү гэдэг ийм бас бодож явсан зүйл ивэл одоо төгсгөлийн хормыг бас танд үлдээгээд танд нээлттэй чинь яг хоо тэр талын асуудал гайгүй одоо манайхан бид нар өөрсдөө их одоо бид гадагшаа дотгошоо их аялдаг, амардаг, ажлын шугамаарч их явдаг болсон байна. Япон, Солонгос одоо энэ талын мэдээллийг нэлээд сайн авдаг болсон байлээ. Би бол бас давуу талын дандаа ингэж одоо ярьж бас магтчих хэвээр тийм ээ чадж байгаа юм. Тэгээ би бол яг хоо одоо өөрөө нэг үндсэн ажиллаа өдөр тутам хийж байгаа учраас яг хоо ажлын өдрүүдээр бол орой ажлын бус цагаар тийм ээ 5-аас хойш одоо жишээ нь миний утас руу холбогдоод одоо үзлэг одоо зөвлөгөө өгөх бололцоотой байгаа. Яг хувьчлаад яг энэ чиглэл зөвлөгөө аваад иж болно гэсэн үг тийм. Тэгэлгүй байна. За тэгээ ямар ч сан их сонирхолтой сэдв ярилцлаа. Тэгээ бас энэ орчин цагт нөгөө эмчлэгдэггүй гэсэн эмчилгээнүүд яг нүүдлүүсийн эмчилгээгээр эмчлэгдэж байна гэдгийг одоо батлаад гаргаад ирж. Тэгээ сахарын одоо диабет дээр яах аргагүй тэглээ шүү тийм ээ. Энэ одоо ингээ 25 оны 1 сарын 29 гэсэн байсан санагдаад байна шүү. Одоо манайхаа өөрсдөө ороод үзэхэд тийм би бас харж байгаа. Дэлхийд анхудаа гээд урд хөршид маань эмчлэгдсэн. Паркинсоны өвчин бас одоо эмчлэгдэж байна гэж би бас мэдээлэл харжсан. Нөгөө Паркинсон гэхээр Мухаммад Алигийн өвчин гэдгээр нь бас олон нийт сайн мэдж магадгүй нөгөө гараа хөл салгалаад ингээд одоо тэр мэдрэлийн гаралтай зүйлч нөгөө нөхөн сэрэгдгүү гэдэг эс шүү дээ тийм мэдгэнгүү тэрийг одоо нөхөн сэргээгээ тэмчилгээ үр дүнтэй болчлоо гэдгийг тодорхой боллоо. Нөгөө цусны хавдрууд дээр бас сая цусны олон төрлийн өвчлүүд дээр одоо эмчилгээний үр дүнтэй гэдгийг нь судлагдаад хамгийн түгээмэл байдаг юм уу? Одоо хамгийн анх бол дандаа цусны одоо энэ хавдар цусны өвчл рүү л их чиглэж бүх юмнууд хийгдчихсэн юм байлээ. Одоо энэ одоо датануудыг харахад яг л тийм байсан. Тэгээд дээрэс нь энэ одоо эмчилгээний чиг хандлага бол зөвхөн өвчсний дарах асуудал биш. Хүн өөрийнхөө залуу нас эрч хүч тамир тэ одоо амьдралын чанараа урт хугацаанд нь хадгалъя гэж байгаа бол эрүүл дээрээс саруул дээрээ бас өөрийгөө бас ингэж нөхөн сэргээх бүрэн боломжууд нээгдсэн талаар ярилцлаа. Их сонирхолтой байл юм. Цаг хугацааг бараг ялах боломжтой болох гэдэг шүү тийм ээ. Гэхдээ бүрэн ялах биш л дээ. Яг төр тодорхой хэмжээнд зогсоох ухраах асуудал яригдж байна. Тэрний чанартайгаар туулах тийм ээ. Тэр сайхан юм бас боломжууд нээгдсэн. Эрүүл саруул. Тэг ямар ч сан гэгээлэг сайхан зүйлийн эмчилгээ байхгүй гэдэг байсан бол эмчилгээнүүд нээгдэж байгаа талаар ярьлаа. Ингээ хөгшрөн шүү гэдэг байсан бол одоо залуужих, урт наслах, амьдралын чанарлын талаар бас ярилцлаа. Их сайхан ярилцлага боллоо гэж би хувьдаа дүгнэлээ. Танд баярлалаа. Тэгээ бид бүхний урилгыг хүлээж аваад бас үнэтэй цагаа зарцуулсан танд бас их талархлаа. Тэгээд одоо ажил үйлс хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилттай хүсээрээ. За баярлалаа. Та бүхэнд ч ажлын амжилт хүсье. Захимж подкастын энэ дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.